Зя эхэллээ шүү. Бэлэн үү. Зя манай Play Talk гэж нэрлэдэг бид подкаста. Тэгээ энэ 3 дахь дугаар нь ундраа коуч болон дөржи коуч хоёр нь нийлээд ер нь Play Academy зуны туслан дээр юу болдог вэ? Тэгээ эсвэл эцэг эхчүүд асуусан асуултанд энэ 10 минутынхаа подкастаараа хариулах гэж хичээдэг байхгүй. Тэнгүүд энэ удаа болохоор Аминжин дөржи коуч хоёр нь ярих гэж байна. Аминжин гэж юм бэ гэхээр эндээс эхлээд ярьчих. Таад манай Instagram болон вебсайтн дээрээс харсан байх. Gembridge гэдэг NGO төрийн бас байгууллага зүг үү те. Төрийн бас байгууллага бид нартай хамт ажилладаг. Америк дахь монголчуудын төрийн бас байгууллага гэж боловсролын чиглэл рүү үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ бид нартай хамт 2 дахь жилдээ зохион байгуулж энэ зуны туслаг 6 дугаар сарын зуны туслаг тэрний үүсгэн байгуулагч хамтран үүсгэн байгуулагчийн нэг Аминжин гэдэг ахынтай хамт сууж байна. За энэ Аминжин байна. Тэгээд бас түрүү жил би энэ тусланд бас оролцож байсан as a participant. Тэгээд энэ жил бол би буцаж энэ багшаар орох гэж байгаа. Yes. Тэгээд Аминжин маань түрүү жил болохоор хамт артлын зохион байгуулалтын баг зүгээр тэнд байжгаад тэг яг оролцогч хүүхдээр ирсэн шүү дээ. Тэгээд энэ жил болохоор илүү коуч байдлаар өөрийнхөө туршлагаа хуваалцаад дээрэс нь одоо коллежд энэ жил коллежид big step хийж байгаа. Тэрнийхээ бас experience-ийг хүүхдүүдэд share хийн. Тэгээд давхар манай туслан дээр Gembridge-ийг төлөөлөөд Kelly бас адилхан co-founder гэрлээ тий. Kelly Цолмон болон Аминжин хоёр маань коучер олцож байгаа. Тэгээд бид хоёр энэ яриагаар юу хүмүүст хэлэх гэж байгаа вэ гэхээр ер нь оролцогч байсан. Тэгээд буцаагаад одоо хүүхдүүдэд яаж нөлөөлдөө. Тэгээд тусланд яваад манай Аминжин яг юу олж авсан, ямар зүйл сонирхолтой байсан, яг юуг хайлайт хийж ярмаар зүгээр л саналаа шеэр хийх гэж байгаа. Мэдрэмжээ шеэр хийх гэж байгаа шүү за. Тэгээд за одоо чи өөрийгөө юу гэж хэлмээр байна, юу гэж танилцуулмаар байна, дэлгэрэнгүй яриад тэгээд туслан дээрээс олж авсан зүйл хамгийн гоё. Би энэнд амар талархдаг гэдэг зүйлээ. Хоёр дахь нь болохоор highlight moment нь яг хизээ байсан бэ. Ямар үе байсан бэ гэх. За ер нь бол энэ зуны сургалт гэхээр in summer camp бол the main purpose is to connect with other people. And so you'll see like other kinds of summer camps and you know бус хүүхдүүдтэй ингээд connect хийгээд найзнууд олж чадна. Гэхдээ a lot of the time тэр зуны сургалт дуусны дараа тэр хүүхдүүдтэй connection нь ер нь алуу болчдөг. You'll have made a friend. Гэхдээ ер нь жилийн дараа 20 жилийн дараа ингээд холбоотой бол байхгүй болчихно. Гэхдээ би бол энэ тусланд орсноос хойш хэдэн найзуудтай одоо хүртэл Instagram-аар дандаа ярьдаг, бичдэг. Тэгээд одоо хүртэл би ингээд Монгол руу буцаад ирэхэд хүүхдүүдтэй ингээд уулзж байгаа. And so I think that from this kind of summer camp, you find this like cultural community that you can always fall back to, like these friends that you can always fall back to. And I think that's especially important because in Монгол хүүхдүүдтэй connection хийж чадж байгаа. Гэхдээ бас тэрнээс гадна бүх янзын culture-ны хүмүүстэй яаж харьцахыг бас сурч байгаа байхгүй юу. Тэгээд өөр энэ зуны сургалт дээр ийм experience бол яг to this level you can't really meet these different kinds of people. Одоо за энэ подкастыг сонсож байгаа хүмүүс culture communication гэдэг гаач юу хэлээд байгаа юм бол гэж хаваач магадгүй. Энэ дээр яг би өөрийнхөө өнцгөөс тайлбарлахад чи энэ дээр ихтэй санаагаа хэлэх болно шүү зэ. Гүн штэ дөржиг коуч гэдэг олон төрлийн хүүхдүүд тэнд ирж байгаа. Америкт байдаг монголчуудаас гадна Монголд төссөн хөдөө орон нутгаас бас Улаанбаатар төсч утсан хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Энэ хоорондын соёлын харилцааг илэрхийлж байгаа зөв culture communication тий. Тэнгүүт чи ингээ Америкт төсөж байгаад монгол хүүхдүүд ихтэй чи монгол хүүхд шүү дээ тий. Чиний дотор чи монгол хүн байгаа тий. Тэнгүүт тэр өөр санагдсан байж чамд найзалж болохоо санагдсан уу? Жаахан хүндрэлтэй санагдсан уу? Эсвэл чамаа ойлгохгүй юм шиг санагдсан уу? Make sense юмнууд байсан уу? Байхгүй байсан уу? Энд дээр зөрөлдөж байгаа юмнууд нь юу common sense гэж ярьдаг шүү дээ. Найзал тохиолдолд хүний common sense аягүй чухал байдаг шиг тэрэн дээр чам зөрсөн юмнууд хэр их байсан бэ? Бас таарсан юмнууд нь хэр их байсан бэ? Тэгээд ирж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгөхөд ингээ ийм зөрж байгаа ч гэсэн зүгээрээ энэ чин клик хийнэ гэх юм уу тийм юм байсан уу?
За ер нь бол би I was pretty nervous like going to camp last year ингээд өөр нь Монголд байгаа монгол хүүхдүүдтэй бол яаж connect хийх юм бол миний монгол хэл бүр хүрэх юм болов уу гэж л бас that was something I was like very nervous about. But I found that like you know, it really didn't matter so much, like how much I had in common with any of the people. Because in America, you know, some of them are from LA, зарим нь надтай бас ойрхон амьдардаг, зарим нь бүр өөр states дээр ингээд амьдардаг. We all have such different like lives and like differences, but I found that in spite of that, биднээс ер нь найзалж чадчихсан. Тэгээд just ер нь өдөр болгон хүнтэй ингээд if you're spending like all of your time with someone like every single day, like you'll end up like becoming connected somehow. And I thought that was really cool that in spite of all the differences in how we talked and like бүр зарим хүүхдүүд бол зөвхөн монголоор яриад ойлгон, зарим хүүхдүүд зөвхөн англиар яриад ойлгон. Even those kids were able to communicate somehow. And so I thought that was really cool. That's cool. Би ерөөс тэгж бодоогүй юм байна. Төвхтэй исэн байх та гэж бодож исэн юм байна. Одоо сонсоход аягүй смут явцсан юм шиг тий та хараад. Гэтэ угаасаа тинейжерс тинс болохоор бас харьцангуй яг ижилхэн болохоор гайг байх тий. Тэгээд за тэгвэл ирж байгаа хүүхдүүдэд бити яриад хэлэх юм байна. Зүгээр л хүрээ дээр тэгсэн байхад асуудалгүй. Зөв. Окей. Хоёр дахь нь чи энэ summer campus яг ярмаар байгаа одоо манай чинь ингээд олон модуль байгаа ч тий бид нар EI ярьж байгаа, hackathon ярьж байгаа, дунд нь communication байгаа, alpha teams буюу have to well being in the life гэдэг юм байгаа. За тэгээд ер нь олон юм скил дундраас чамд хамгийн их таалагдсан модуль нь ямар модуль байсан бэ? Зүүнний камп дээр. Надад бол ер нь тэр hackathon-ы модуль нь хамгийн их таалагдсан. Ягаад гэвэл it was really interesting to work with like people who had such different perspective towards one goal. And definitely, you know, ideas would clash and it would be like, ер нь иймэрхүү юм гэх юм бол яах вэ гэдэг. Нөгөөдг нь үгүй наад чи ерөөсөө болохгүй. Гэл ингээл бас хэрэлцэн ингээд. But at the same time, it was like, it was so informative. Because I feel like when you're talking to people, гэж чамтай ойрхон байгаа хүмүүстэй л яриад байхад зөвхөн нэг янзын idea л гарч болно. Тэгээд энэ hackathon that I feel like there were just so many different ideas that came up, and I felt like I was able to learn a lot more and see like, oh, okay, за ийм project их юм бол зарим хүмүүст ингэж бол таарахгүй юм байл, ингэж таарах юм байл гэд ер нь тийм амар олон юм сурч чадсан. Nice. За ашиггүй yes. Надад бидэд яг багш нарын хувьд коуч тал нараас бодонгод ингээл олон юм мэдрүүлэхийг хүсдэг. Бага бүрдүүлж чадчихэв үү, чадахгүй юу? Чадахгүй байгаа нь хүртэл наад мэдрэмж чи айгүй чухал шүү гэдгийг бид нэг ингээл ойлгохыг хичээж байгаа ч гэсэн нөгөө талаасаа хүүхдүүд яаж мэдэрч байгаа бол хүүхдүүд маань энийг юу гэж харж байгаа бол гэ бид нараас цаандаа жоох anxiety байдаг байхгүй. Яаж байгаа бол эднэр маань бүр их хүн дээр хүлээж авч байгаа болов гэд энийг сонссон ч надад гэсэн гоё юм. Чаленж хийж чадсан байна бид нарыг бодож байна. За өөр чамд хэлмээр байгаа юм байна уу? Хэлмээр байгаа, ярмаар байгаа, захимаар байгаа, ирэх гэж байгаа хүмүүс манайхаа ингэх хэрэгтэй юм байлээ шүү ч юм уу. Ер нь in summer camp in зуны тусланд ирээд like don't be afraid. Like really just try to talk to as many of the people there as you can because all these people are in the same boat. Like их хүмүүс нь өөр хүүхдүүдийг бараг танихгүй ганцаараа ирээд and they were scared too, you know. But at the end of the day, like you are going to get out of this camp what you put into it. And I think the main thing is to just try to connect with as many people as possible because I think that's where the most growth will happen. Yeah. Тийм шүү. Манайхаа нэрээ яг энийг хэлэх хэрэгтэй юм байна. Ингээд айгаад байна, ганцаараа ямааргүй байна. Би найзтайгаа хамт ямаар. Манан дээд явахгүй учраас би явахгүй ч юм уу те. Бүгдээр яг юм комфорт зоноосоо гарч чадахгүй байгаад идэг. Зүгээр л ирчих. Бүх хүүхдүүд яг чамтай адилхан мэдрэмжтэй байгаа. Бүх хүүхдүүд айж байгаа. Бүх хүүхдүүд санаа зовж байгаа. Бүх хүүхдүүд би найзтай болох болов. Би найзгүй байх болов. Би 10 хоногийн турш яана тэнд зүгээр уйдж байгаад ирэх болов гэж гисэн айцтайгаар ирээд бүгдээрээ үнэхээр фан яжгаад явдаг шүү. Тэгээ бүр салж чадахгүй балаад явдаг шүү гэж хэлмээрээ. Тэгээд баярлаа. За. Би бас ингэж нэмэрсэн. Ер нь бол high school, college in this point of your life is like the only time you will be able to make as many connections
as you can like right now, because once you're an adult, like you really don't find like these kinds of like, you know, even like, you know, campuses, college campuses, like they're designed to make people see each other, meet with each other. You're not really going to get that outside of like your workplace or home. And I feel like that's so important to like develop that skill in ахлах сургуулийн өөр янзын хүмүүстэй харьцахыг сурах амар чухал. Ягаад гэвэл in high school, college, and past this point, you're never going to see this many different people again of your age, of your interests, and things like that. Yeah. Okay. Yes. Тэ аминжингийн хэлж байгаа нь зуны цусланч бай, high schoolч бай, коллежидч бай, шинэ хүмүүстэй орж ирээд танилцсан, ахаар шинэ өөрийгөө чаленжлахнууд гарч ирнэ. Эндээс юм сураад, эндээс ямар нэг юмыг олж аваад өөрийгөө хадгалаад, өөрийнхөө төрлийг олоод гарах нь хамгийн чухал point шүү. It won't happen again. Yes. Тэгэж хэлж байгаа. Тэгээд төгсгөл нь үнэхээр баярлаа. Хэлмээрсэн санааг минь хэллээ, баярлаа. Надад хэлэх юм байхгүй. Аминжинд Боллоо. баярлаа. Ярьсанд баярлаа. Баярлаа. See you at summer camp.